За сайн мэцэн өнөөдрийн хичээлээр хэмжүүрийн багц хэрэгслийн талаар үзэж судлахаар цахим хичээл бэлтгэлээ. За энэхүү хичээлийг судалснаар одоо хэмжих багц хэрэгслийг цэглэхээ хэлхээнд холбож сурсан байна. За энэхүү хичээлийн хүрээнд ангилал, зориулалт, бүтэц, ажиллах зарчим, за техник үзүүлэлт гэх мэт ойлголтуудыг олж авах хэрэгтэй байна бүгд. Хэмжигдэж байгаа хэмжигдэхүүний тухайн тохиог гаргаж авахд зориулагдсан хэрэгслийг хэмжүүрийн багц гэнэ. Цэглэхэн амжилтын багцнууд маш олон төрлийн янз бүрийн зориулалтын байх бөгөөд ерөнхийд нь суурин ба зөөврийн гэж хоёр хуваан авч үздэг. За суурин багцуудыг болохоор лаборатори, засварын газруудад мөн харин зөөврийн багцыг болохоор засвар онцлогоонуудад ашигладаг байна. За хэмжих багц хэрэгслийн одоо зориулалт. За юунд ашигладаг юм бэ гэхээр амперметр, вольтметрийг одоо цэглэхэн эрчим хүчний тухайн агшиндах одоо параметруудын заалтыг хянах зорилгоор цэглэхэн хэлхээнд ашигладаг байна. Амперметрийн бүтцийг бүгдээ үзье. Цэглэхэн хэмжлэгт за хэлхээний гүйдлийг хэмжснээр генераторын ачаалал, цэглэхэн хэлхээний тасарсан хэсгийг мэдэх хэрэглэгчийн ажиллагааг зөв хэсэг зэргийг асуудлуудыг шийдвэрлэнэ. Цэглэхэн эрчим хүч хэрэглэгчийн гүйдлийн хүчийг хэмжихийн тулд амперметрийг сонгоогоовч уг эрчим хүч авахчтай цуваагаар холбогдсон байдаг. Ажиллах зарчим. Амперметр нь хувьсах ба тогтмол гүйдлийг хэмжинэ. Амперметрийн хөдлөх хэсэгт одоо холбоотой зүүн хэмжиж байгаа гүйдлийн хүчтэй шүтэлцээтэйгээр тодорхой онцгөр эргэж гүйдлийн хэмжээг тусгай хувиар дээр заана. Цэглэхэн хэлхээний гүйдлийг хэмжихэд төрөл бүрийн зориулалттай амперметр, миллиамперметр, микроамперметр гэх зэрэг багцнуудыг хэрэглэдэг байна. Вольтметрийн бүтэц. За цэглэхэн хэлхээний ямар нэгэн хоёр цэгийн хооронд үйлчилж байгаа хүчтэйг вольтметрээр хэмжинэ. Хоёр цэгийн хоорондох потенциалыг гэсэн үг тийм ээ. За цэглэхэн эрчим хүч нь хэрэглэгч буюу сүлжээний хүчтэйг хэмжихийн тулд вольтметрийг сонгоогоовч эрчим хүч авахч сүлжээтэй хэлхээнд зэрэгцээгээр холбогдож байдаг тийм ээ. За вольтметрийг V үсгээр тэмдэглэдэг байна. Вольтметрийн ажиллах зарчим. За мөн одоо амперметртэй адилхан тогтмол ба хувьс гүйдлийн хэлхээнд цэглэхэн хүчлийг хэмжих хэмжүүр, вольтметрийг хэлхээнд цэглэхэн хувьсгуур, үүсгэр болон ачаалттай зэрэгцээ залгадаг байна. Хүчлийг янз бүрийн системийн вольтметр, милливольтметр, микровольтметрээр хэмжиж баслана. Вольтметрийг эсэргүүцлэх байх тусам сайн бөгөөд түүний сүлжээг хэрэглэх цэглэхэн чадал бага учраас алдаагүй уншигдана. За амперметр болон вольтметрийн одоо сонгож авахдаа техник үзүүлэлтүүдийг уншиж сонгож авах болдог байна. За дэлгэцэн дээр харагдсан одоо техник үзүүлэлтүүдийг харвал за наривчлалыг харж болдог байна. За ажлын хэвийн хүчлийг харж болдог байна. Хэдэн вольтод ажиллах вэ гэдгийг гэсэн үг тийм ээ. Зөвшөөрөгдөх дээд ачаалал одоо хэд байдаг вэ гэдгийг бас харж болох нь байна. За ажиллах дундаж хугацаа. За жилээс багагүй 8 жилээс багагүй гэсэн утгатай тийм ээ. Мөн орчны температур. За 20 градусаас дээш доош 5 градус. Дээшээ 5 градус байж болно гэсэн. Мэдээж давтамж буюу гэрц. Гэх мэтчлэн одоо эдгээр техникийн одоо үзүүлэлтүүдийг бас сонирхож харж болно. За энд амперметр, вольтметр харагдаж байна. За энэ хэмжүүрийн багцыг ерөөд нь аналог хэмжүүрийн багц гэж нэрлэдэг байгаа. За тон одоо зүүн заалттай гэх юм уу те. За энэ хамгийн ард талд харагдж байгаа энэ хэмжүүрийн багцыг дижитал хэмжүүрийн багц гэж нэрлэж байгаа. Мөн ялгаахгүй гүйдлийг хэмжинэ, хүчлийг бас хэмжинэ. Үүнийг дижитал хэмжүүрийн багц гэж нэрлэж байгаа. За сайн байцгаана уу хүмүүстээ. Өнөөдрийн хичээлээр бид
хэмжүүрийн багж болох вольтметр за мөн амперметрийн талаар бүгдээрээ үз судалсан бөгөөд за дээрх хичээлээс вольтметр амперметрийн тодорхойлол за мөн хэлхээнд хэрхэн холбогддог талаар үз судлаа. Харин одоо бүгдээрээ багшаа хийсэн дадлага ажилтай танилццгаая. За дадлага ажлаа бүгдээрээ эхлэе. Дадлага ажил эхлэхээс өмнө та бүхэнд би хэмжүүрийн багжуудыг танилцуулъя. Өмнөх хичээлээр вольтметрийн талаар үзсэн бөгөөд өнөөдөр би аналог хэмжүүрийн багж буюу вольтметр амперметрийн талаар тодорхой үндсэн ойлголтуудыг өгсөн байгаа. За та бүхний харж байгаачлан энэ хэмжүүрийн багжууд нь үйлдвэрийн цахилгаан самбаруудад байрладаг. Энэхүү хэмжүүрийн багжуудыг танилцуулъя. Хамгийн эхлээд вольтметр байна. 150 вольт хүртэл хэмжинэ. За энд 3 вольтын хэмжүүрийн багж. За энэ кил ампер гэдгийг илэрхийлсэн байна. Тоон утга 0-оос эхлээд 1 хүртэл илэрхийлэгдсэн байна. 1 кил ампер буюу 1000 амперийн гүйдлийг хэмжинэ гэсэн. За энэ 300 ампер. Энэ нь болохоор мили ампер байна. За энэ микро ампер байна. За энэ киловатт буюу цахилгаан энергийг хэмжих за дадлага ажлыг эхлэхээс өмнө би та бүхэнд бэлэн болгоод ерөнхийд нь өөрийнхөө холболтыг хийсэн байгаа. Өмнөх хичээлээр тоолуурын холболтыг хийж гүйцэтгсэн. За энд ерөнхий автомат маань байна. За автоматыг бүгдээрээ залгая. За унтраалга нэг унтраалга ашиглан гэрэл хасааж харуулж байгаа. За энэхүү гэрэл хасах үед гэрэлтэй зэрэгцээ холбосон хэмжүүрийн багж маань байна. Энэ хэмжүүрийн багжийн тоон утгыг сайтар уншиж харвал 220 вольт дээр ерөнхийдөө хэмжүүрийн багж маань ирсэн байна. 20 хэдтэй 30 руу төгсөн байна, тийм ээ. За үүнийг бүгдээрээ тестерээр хэмжиж бас шалгая. За ингийн тулд би вольтметрийг асаасан. За мэдээж хүчтэй хэмжиж байгаа учраас оролтын үүрийг сольсон. За тохируулгыг хийж гүйцэтгэх байгаа. Тохируулгыг би хүчтэй 750 вольт дээр тааруулсан байна. За харин одоо би унтраалган дээр за хэдэн вольтын хүчтэй ирж байна вэ гэдгийг хэмжиж үзэх гэж байна. За жоохон 229 буюу 230 хавцаа бараг тоон утга маань илэрхийлэгдэж байна, тийм ээ. Тэгэхээр энэ аналог хэмжүүрийн багж дижитал хэмжүүрийн багжтай адилхан хэмжиж байна гэдгийг та бүхэнд өнгөц сайн харууллаа. За бүгдээрээ хоёр дахь дадлага ажлыг эхлэе. Хоёр дахь дадлага ажил юу вэ гэхээр амперметрийг хэлхээнд холбох. За амперметр буюу би вольтметрийг ашиглаж амперметрийн тохируулган дээр тавьсан байгаа. Хувьсах гүйдэл 20 ампер дээр тохируулсан байгаа тохируулгын загчийг. Үүрэнд шүүбнүүдийг байрлуулахдаа 20 амперийн үүрэнд улаан шүүбийг байрлуулж холбосон. Мөн цахилгаан хэлхээнд цуваа холболтоор шүүбнүүдийг холбосон байгаа. За одоо бүгдээрээ цахилгаан хэлхээг хүчтэй залгая, тийм ээ. За унтраалгыг асаая. За хамгийн түрүүнд хүчтэй 230 вольт дээр бараг таарсан байна. Төрөний хэмжилтээр хүчтэй, тийм ээ. За цахилгаан хэлхээнд 0.43 амперийн гүйдэл гүйж байна. За энэ мэтчилэн одоо вольтметр болон амперметрийг цахилгаан хэлхээнд холбох нэ. Вольтметрийг цахилгаан хэлхээнд зэрэгцээ, амперметрийг цуваа холбоно, тийм ээ. За дөнгөж сая бүгдээрээ 100 ваттын улаасах чийдэн цахилгаан хэлхээнд холбоход 0.43 амперийн гүйдэл гүйжсэн.